Хүүхдийнхээ тархины хөгжлийг хэдэн наснд нь хэрхэн дэмжих вэ? Health Investor эрүүл мэндийн үнэн зөв баталгаатай мэдээллийг танд хүргэнэ. 3 хүүхдийн ээжийн хувьд би хүүхдүүдийнхээ тархины хөгжүүлэлтэнд ач холбогдол өгч энэ талаар судалгаа хийж хэрэгтэй зүйлсийг нөгөхийг чухалчилж үздэг. За энэ хүрээнд гэх юм бол Харвард их сургуулийн хүүхд хөгжлийн төвөөс хүүхдийн тархи тэгээс 12 наснда хамгийн эрчимтэй хөгждөг гэсэн судалгаа гарчээ. Гэвч энэ насны хүүхдүүдэд агаарын бохирдол болон шим тэжээлийн дутагдал, мөн цаашлаад дэлгэцний хит хамаарал гэсэн маш олон бэрхшээлүүд тулгарч тархины хөгжүүлэлтэнд сөргөөр нөлөөлж байна. За манай Монгол улс гэх юм бол өвөлдөө ялангуяа Улаанбаатар хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс 27 дахин хэмжээний хар утаан дунд бид нэр орчны бохирдолд амьдардаг. Харин орчин үеийн хүүхдүүдийг 10 жилийн өмнөх үеийн хүүхдүүдтэй харьцуулж үзсэн мэт судалгаагаар одоогийн хүүхдүүд дэлгэцний өмнө 4 дахин их цагийг өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарсан байна. Ингэснээр энэ хэмжээний их цэнхэр туяа бидний хүүхдүүдийн нүд болон тархинд нь сөргөөр нөлөөлж хөгжлийг нь сарамжуулж байгаа юм. Эцэг эхчүүд та бүхэндээ дараах 3 зөвлөмжийг хүргэх гэж байна. Хамгийн нэгдүгээрт гэх юм бол хүүхдүүдтэйгээ хамтдаа дасгал хөдөлгөөн шаардсан тоглоом тоглож чанартай цагийг гаргая. Ингэснээр бидний хүүхдүүд дэлгэцний хамаарлаас багж болтгой салах юм байна. Харин хоёрдугаарт гэх юм бол хүүхдийн хөгжилд хамгийн чухал нөлөөлөх зүйлсүүдийн нэг чанартай нойр авах. Хүүхэд өдөрт хамгийн багадаа 9-13 цаг заавал унтах ёстой. Ингэснээр хүүхдийн бие болон тарих, сэтгэл зүйн 69 ороо маш сайн хөгжөхөд нөлөөлнө. Харин 3-дугаарт гэвэл бидний амаар орж байгаа бас хамгийн чухал зүйлсийн нэг хүнс байгаа. Манай Монгол улсад өөрөө далаад гарцгүй учраас бидний далайн бүтээгдэхүүний хэрэглээ маш бага байдаг. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхаа хоолны эцэсэнд хүнс жимсийн ногоог оруулахаас гадна омега 3-ыг нэмэлтээр заавал оруулж өгөөрэй. Ийхүү омега 3-ыг хэрэглэснээр бидний хүүхдэд үзүүлж байгаа орчны бохирдлоос ирж байгаа сөрөг нөлөөлөл болон дэлгэцнээс гарч байгаа цэнхэр гэрлийн үзүүлдэг тархиндаг сөрөг үйлчлэлийн эсрэг ажиллаж бидний хүүхдийн тархины хөгжлийг дэмжих юм аа. Ингээд та бүхэндээ чанартай витамин сонгох дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. За хамгийн нэгдүгээрт гэх юм бол Монгол улсад болон олон улсад лабораторийн шинжилгээнд хамрагдсан орц найрлагын хувьд чанартай гэдэг нь бодлогдсон байх нь маш чухал. За хоёрдугаарт гэх юм бол та витамин сонгохдоо жишээ нь хүүхдийн омега дээр гэхэд омегагаас гадна Д болон С, Е, цайр, йод гэх мэтчлэн байх нь маш чухал. Ингэснээр таны хүүхдийн тархины хөгжил сайнаар нөлөөлөхөөс гадна дархлын системийг нь дэмжих юм аа. Цаашлаад хэлбэр төрс болон хэмжээ нь хүүхдэд маш чухал байдаг шүү дээ. Тийм болохоор цэлцэгнөр буюу гаммын хэлбэртэйг нь сонгож хэрэглэх юм бол илүү дуртай хэрэглэх болно. Хүүхдийнхээ тархины хөгжлийг хэрэгтэй цагт нь зөв дэмжицгээе. Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зөвлөгөөг LEC Монгол явуулсан.